Энэ аудитын дүгнэлттэй холбоотой чуулган дээр бас хэлж байхад сайд нарын эрдэс нэлээд хангалтгүй байсан. Одоо энэ дотор нэлээд олон алдаа дутагдлуудыг аудит гаргаад ирсэн байна. Тэгээд тэдний одоо энэ төсвийн ерөнхийлөн захирагч нар сайд нартай ярих гэхээр сайд нар нь байхгүй. Бага сайд нар нь надад хамаагүй. Тэр босод одоо харьяалагдж байгаа байгууллагууд нь хамаард юм байлаа гэдэг юм яриад идэг. Энэ дээр энэ эрцийг хангуулж өгөх талаас анхаарал хандуулах боломж байх уу? Жишээлбэл одоо энэ сангийн сайдаас сая аудитын газрын ерөнхий аудиторын одоо дүгнэлтийг танилцуулсантай холбогдуулаад асуухад сангийн сайдын харьяа байгууллагууд 206 байгууллагын 13 байгууллага нь хязгаарлалттай дүгнэлттэй 43 тэрбум төгрөгийн алдаа дутагдал одоо яг энэ аудит хийж хянд шалгаж явах үеэр илэрснийг одоо энэ зас сайжруулж өглөө гэдэг чинь сангийн яамн дээр ийм алдаа дутагдал гараад байхад бусад яамн дээр хаана ямар алдаа дутагдал санхүүгийн хувьд гарахыг одоо энэ тайлан илрүүлнэ өгөхөөс өөр бол хинч илрүүлэхэрэг болчихж байгаа байхгүй. Тэгэхээр одоо энэ ядахтаа хэрэг эрхлэхийн дарга эсвэл сангийн сайдыг байлцуулж иж хэлэлцэхгүй бол бид нар ингээд нэг ярьсан болоод хэлбэр төдийл өнгөрөх гээд байна. Тэгээд одоо энэ сангийн сайдын харьяалж байгаа байгууллага гэж би сая энэ сонслоо 608 тэрбум төгрөгийн алдаа дутагдал энэ аудит хийж явах үед илэрсэн тэрний засаж сайжруул гэдэг ийм одоо зөвлөмж тухайн үед нөгөөд алдаа дутагдлыг сайжруулад явцсан байна гэж ойлгож байна. Сангийн яамн дээр ийм алдаа дутагдaltaй байхад одоо Монгол улс хинээсээ ямар хариуцлага, ямар мэрэгжлийн хариуцлагыг хаанаас нэхэх вэ? Төсвийн байнгын орооны дарга. Би одоо асуултанд ингээд хариулах гэхээр хүн байхгүй. Тинчээ зөндөө л ажил хийсэг. Жахлан сайдыг дуудъя. Жахлан сайдаас асуугаад байгаа юм байна. Ядахтаа хэрэг эрхлэхийн сайд, эсвэл эдийн засгийн хөгжлийн сайд ч юм. Мэргэжлийн нэг сайд байхгүй. Энд чинь бид нар санхүүгийн тайлыг хэлцээд байгаа байхгүй. Зөв шүү дээ. Хэрэг эрхлэхийн дарга. За ер нь сангийн сайдтай хэрвээ сангийн яамтай холбоотой асуугаад байгаа юм бол тий. За. Хой сангийн сайд яач вэ? Одоо өөрийнхөө асуудлыг орж байх хэрэгтэй шүү дээ. Энд чинь манад дээр болохоор сангийн сайд за яг ер нь бол манад дээр бүх сайд л байх хэрэгтэй л дээ. Болж өгöd яг гэвэл салварын бүгдийнх нь төсөв манад дээр яригдж байгаа учраас. Айлган бот 8 номер. Сангийн сайд яач? Сангийн сайдны уулзалтад одоо удахгүй орж ирлээ гэдэг чинь би энэ дээр хариулт дээр нь юм байна. Засгийн газрын газар дэд тусламжийн төслүүдийг сангийн сайдын багц дээр явдаг. Энд яг нэг хэрэгжилт нь яамдууд дээр байгаа. Тайлан дээр нэгтгэж байгаа сангийн сайд дээр байдаг учраас энэтэй холбоотой засгийн газрын газар дэд тусламжаар 2024 онд хэрэгжсэн 138 төслөтлөөрийн 24 оны санхүүгийн тайланд хийсэн аудитаар нийт 365.1 тэрбум төгрөгийн аудитыг ингээд явцад бол залруулгыг хийсэн. Мөн өвөнд бий болсон хөрөнгийн үнцөөрөндөө бүртгэх зэрэг техникийн шинж чанартай залруулгууд гол нь хийгдсэн. Яг ямар нэгэн хууль журам зөрчсөн хууль сүйдэл бол юмд байхгүй байсан. За үлдсэн нэг 277.4 тэрбум төгрөгийн алдаа зөрчлийн дийлэнх нь 260 тэрбум төгрөг нь хэд хэдэн шалтгаантай. Үүнд эрүүл мэндийн 226 тэрбум төгрөг эрүүл мэндийн яамны Монгол улсад COVID-19 халдвараас урьдчилан сэргийлэх хариу арга хэмжээ авах бэлэн байдлыг хангах төслийн 2024 оны зээлийн ашиглалтын тооцоо нийлэг үгсэн ийм бол шалтгаанаар албан шаардлагыг бол аудитаас өгсөн байгаа. За гэтээ энэ зээлийн ашиглалтыг жил бүр сангийн яамны өрөө удирдлага хэсэг тооцоо нийлж авах барагдуулж ингээд баталгаажуулж явсан. Энэ талаараа бол толботой тайлбаруудыг нь бол бас өгж ажилласан байгаа. За мөн нүүбийн хүүхдийн сантай байгуулсан вакцины хүүтэй хэлхээний тонн төхөөрөмж нийлүүлэх 2.9 сая долларын гэрээний хүрээнд 2022 онд вакцины агуулгахыг бол хүлээлт өгсөн байгаа. Төлбөрийн үлдэгдэл болох 1.6 тэрбум төгрөгийг 22 оны санхүүгийн тайл нь тусган хаасанд бол 24 оны дахин тооцоо нийлэх шаардлагагүй гэдэг ийм тайлбарыг бол өгсөн байгаа. Мөн Азийн хөгжлийн банкны зээлийн өрөнгөөр нийслэлд хэрэгжүүлж Улаанбаатар хотын гэр хорооллыг хөгжүүлэх хөрөнгө оруулалтыг дэмжих хөтөлбөр төслийн хүрээнд 16.1 тэрбум төгрөгийн урьдчилгаа санхүүжилт олгосон боловч гүйцэтгэх нь 6% байгаа. Та холбоотоор аудитаас бол албан шаардлага бол ирүүлсэн байгаа. За гэхдээ энд бол гэрээний заасны дагуу урьдчилгаа төлбөр авсан бөгөөд техникийн нөхцөл шинжилж авах зэрэг шалтгаанаар ажил удаашралсан.
ийм байгаа. Яг мөнгө бол ямар нэгэн байдлаар санхүүгийн хувьд бол мөнгө бол эрсдэлд ороогүй ийм байдалтай байгаа. За гол энэ гадаад зээлтэй холбоотой энэ төслүүдийн иймэрхүү нэг зөрчлүүдийн өмнөдөг бол яг аудит орох явцад бол залруулах энэ дээр бол юунууд өгсөн байгаа. Мөн үндэсний аудитын газраас яг сангийн сайдад бол гадаад зээлийн хэлцээрийг улсын төсвийн шингээх чадвар хэрэгжих хугацаа хөрөнгөний үр ашигтай уялдуулан төлөвлөж ашиглаагүй их үүсвэрээс үүсэх зарлыг бууруулах, тусдаа хэмжээний хэрэгжилтийн хувьд суурилсан санхүүжилтийн зохицуулах сайжруулах, дотоод хяналтыг бэхжүүлэх гэдэг ийм бол зөвлөмж гэсэн. Энэ дагуу бид холбоотын ам дотод нь бол өгж байгаа. Энэ гадаад зээлсэнтэй хэрэгжүүлэх төслүүд дээр бас үндэсний аудитын газраас болон тухайн нөгөө санхүүжуулагч олон улсын байгууллагуудаас давхар хяналт хийж аудит хийж явж ингэж ажилладаг байгаа. Хэрэг эрхлэхийн дараагаас л асуух ёстой юм шиг байгаа. Одоо энэ дээр төрийн өмчт хуулийн этгээдүүдийн одоо энэ засаглал сайжруулах, үр ашгийг нэмэгдүүлэх, тэгээд төрийн өмчт компаниудын хувьцааг олон нийтэд нээлттэй харилцах, үйл ажиллагааг удаашралтай байгааг нь одоо сайжруулах, хил тод болгох. Тэгээд бүр зарим тохиолдолд энэ дээр чинь одоо хуулийн этгээдүүдийнхээ хэлбэрийг үнэн зөв ангилан бүрдгээгүй, санхүүгийн тайланг нэгтгэлд хамруулаагүй байгаа нь төрийн өмч хөрөнгө иж бүрэн илэрхийлэгдээгүй байна гэдэг. Энэ дээр ямар арга хэмжээ авч яаж сайжруулж ажиллахаар байгаа вэ? Төрийн өмчт компаниудын үйл ажиллагаа одоо нийт дийлд тод биш. За тэгээ үйл ажиллагаа нь одоо удаашралтай бүр хангалтгүй. Тэгээ энэ дээр одоо энийг сайжруулах талаас нь одоо бидний нэг юм алдаа дутагдaltaа явж байна. Бид нар сайн бүртгэж чадахгүй байна. Одоо бол бүр энэ нөгөө эд хөрөнгөө хүртэл бүртгэж чадахгүй алдаа дутагдaltaа бүртгэсэн байна гэдэг юм ярьж байгаа. Тэгээ би энэ дотор бүр одоо таныг ороод ирсэн дээр жишээтэй ярихад Төрийн банк гээд арилжааны 12 банктайгаа цуг өрсөлдөө явж байгаа Төрийн банкыг бид нар алдаа дутагдaltaанд ингээд дүлгийдүүд боогод яваадах шаардлага байгаа юу? Төрийн банкны удирдлагууд жилд хэдэн зуун сая төгрөгийн цалин авж байгаа. Дээрээс нь ашигтай ажиллалаа гэд хэдэн тэрбум төгрөгийн урамшуулал хувааж хүртэж байгаа. Зүгээрс төрөөс тэр бомтон төрдгийн тод жишээ Төрийн банк. Тэгээ бидний энийг жишээлэхэд за цогтгоо төгшин асуултанд хариулъя. Төрийн өмчт компаниудын асуудлыг цэгцлэхээр энэ бол үе үеийн засгийн газрын үед бас оролдоод улсын хурлаас тодорхой тогтоол шийдвэр гаргаад засгийн газраас үйл ажиллагааны хөтөлбөр суулгаад ингэ явж байгаа. За өнөөдрийн байдлаар төрийн болон орон нутгийн өмчт компаниудын тухай хуулийг улсын хурл өргөн барьсан, улсын хурл дээр ажлын хэсэг гарсан ажиллаж байгаа. За өнгөрсөн 7 хоногт бас нийтийн өмчийн тухай хуулийг их хурлд засгийн газар өргөн барьсан байгаа. Энэ засгийн газрын чуулган завсарлахаас өмнө хил зэсгийн шийдчих юм бол энэ төрийн болон орон нутгийн өмч компанийн тухай хууль, төрийн нийтийн өмчийн тухай хуулийг нэгтгэхэд ажлыг хэлэлцээд эрх намрын одоо чуулганаар батлуулчвал үндсэндээ төрийн өмчт компаниудыг цэгцлэх, үйл ажиллагааг сайжруулах, одоо ил тод болгох, бүтээн хэмжээ нэмэгдүүлэх, үр ашигтай болгох энэ тал дээрс нэг томоохон одоо эргэцсэн боломж үүснэ гэж харж байгаа. Тэр бол ихтэй хүлээж суухгүй бас тодорхой ажлын зураг авалтууд хийгдээд явагдаж байна. Өөрөөр хэлэх юм бол одоо төрийн өмчт компаниудаар Эрдэс Монгол компани дор одоо уулуурхаан томоохон компаниудыг нэгтгэхэд үйл ажиллагааг сайжруулах тодорхой ажлууд хийгдсэн, үр дүн гарч эхэлж байгаа. Үүнтэй адилхан одоо Эрдэс Монгол компани доороос бусад одоо аж ахуйн нэгж нэгтгэх, замун цаашлаад одоо төрийн өмчний 108 компанийг дал болгож цөөлөх. За ингэхдээ одоо үйл ажиллагааны ил тод бүтээн хэмжээтэй байх энэ тал дээр бас тодорхой ажлууд хийхээр зорилттой ажиллаж байгаа. За төрийн банкны тухайд бол сангийн сайдын одоо эрхлэх асуудлын хүрээнд багтаж байгаа. Төрийн банкны бас үйл ажиллагааг одоо хэрхэн сайжруулах, бодлого үйл ажиллагаа менежментийн одоо өөрчлөлт талаар манай сангийн яамныхан төрийн нарийн бичнэр Ганбатар хариулчих. Төрийн банк сүүлийн жилүүдэд төрийн банкны бол ашиг бага нэмэгдэж байгаа. Төрийн банкны үйл ажиллагаа доктортой хил тод нээлттэй болоо бас олон нийтийн оролцоог оруулж хувьцаа эзэмшилт ингэж байцсан ийм байдлаар төрийн банкны үйл ажиллагаа явуулж байгаа. Цаашид Төрийн банкыг засгийн газраас дундаж давхаргыг дэмжих, бичил бизнесийг дэмжих энэ чиглэлд төлхөө ажиллуулахаар засгийн газраас шийдвэр гараад ингээд бол ажиллаж байгаа. За бям цогц сайдууд бол нийтийн өмчийн тухай хуулийг өргөн барьсан төрийн өмчт компаниудыг цэгцлэх 2 хууль өргөн барьсан намралт зүгээр суухгүй ажиллаа хийгээ явж байгаа гэж хариулж байна. За тэгээ намар эргээд уулзах бах. Тэгээ тэр үед тодорхой үр дүнтэй уулзна гэж найдаж байгаа. Төрийн банкыг тухайлаад юу гэдэг одоо ингээд нэг жижиг дунд үйлдвэрийнхэнд зээл өгдөг банк одоогоорч биш шүү дээ.
5% нийтэд хувьцаа санал болгосон тэргүүрчин жижиг хувьцаа эзэмшигч нар нөгөө төрийн банкных нь хувьцааны үн ундсан ашиг аваад хүртээд байгаа нэгч хүн байхгүй. Тийм банкыг яаж сайн гэж хэлж чаддсан бэ? Төрийн банкны захирлууч одоо мэдээлэл албан бичгээр хүсэхээр ямар юмны нууцд хамаарч нэгэд мэдээлэл хүртэл өгөхгүй байгаа шүү дээ. Сангийн яамнаас тусдан дарга нь хүртэл суудаг хэдэн дарга нар чинь тэгээд одоо миний олж мэдж байгаагаар бол баг алцааж шиж чадхаа байсан гэрийнхаа яг хаалган дээрээс машинаар ахуулаад машинаар хөрвүүлэл явж идэг залуучууд байж байгаа. Одоо